Сурчлагыг үзэгч та бүхэнд улсын дээд шүүхийг шууд амжилтыг хүргэж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл хилцүүлэг яг одоо болж байгаа. Хилцүүлэгтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл үзэгч та бүхэнд энэ хэсэгт хүргэх болно. За яг өнөөдрийн хилцүүлэгт танхимаар 60 гаруй оролцогч бас оролцож тулгымцсан асуудлыг хилцэж байна. Хамгийн ихний бас илтгэлүүдийг сонсож байхад судалгаа бас хийсэн байна. Судалгааны үр дүнгээр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл бас 18-9 онд 50 орчим хувийн бас биелэлтэй байсан. Биелэлтийн энэ одоо асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн бас юм дүгнэлт гарсан байна. Тэгэхээр энэ талаар таас эхлээд мэдээлэл хүргэх зүйтэй хаа гэж бодож байна. За. Тэгэхээр 2024 онд захиргааны хэргийн шүүх байгуулагдсны 20 жилийн тохиож байгаа. Тэгээ энэ хүрээнд улсын дээд шүүхээс захиргааны хэргийн танхим одоо захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны өр нөлөөг дээшлүүлэхтэй шүүхэд идэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, за мөн шүүхийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дэмжих. За тэр дундаа одоо нийтийн эрх зүйн хүрээнд төрийн одоо байгууллага албан тушаалтнуудаас гаргадаг шийдвэр тийм ээ, иргэдэд хүнд хуулийн этгээдэд чиглэж гаргаж байгаа шийдвэрүүд иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд ингээд захиргааны хэргийн шүүхийн маргааныг авч шийддэг. За энэ маргааныг одоо шийдвэрлэх явцад үүсч бий болдог бэрхшээлүүд захиргааны хэргийн шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийг одоо боловсронгуй болгохтой холбоотой асуудал, олон асуудлыг бол хөндөж ярилцж байгаа. За өнөөдрийн одоо хилцүүлэг бол яг энэ хүрээнд буюу захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрхэн одоо биелэгдэж байна вэ? Ямар одоо хувьтай байна уу? Ямар учир шалтгаан байна уу? Энэ бүгдээ одоо ярилцахаар улсын дээд шүүхтэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, за мөн одоо анхан болон давзаалтах шатны шүүхийн шүүгч нар, улсын ерөнхий прокурор, прокурорын газар, за мөн одоо хуульч нар, өмгөөлөгч нар, бие даасан судлаач нарыг оролцуулаад хилцүүлэг хийж байна. За өнөөдрийн энэ хилцүүлгээс ингээ харахаар сая одоо таны хэлсэнчлэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн одоо гүйцэтгэл биелэлт бол улсын хэмжээнд тунд тааруухан үзүүлэлттэй байна. За уул нь одоо бусад улс орнуудын туршлага, за мөн одоо олон улсад ер нь нэгэнт ингээд тогтцсон жишээ гэдрийг ингээ харахаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр буюу одоо гол биелүүлэх үүрэгтэй этгээдүүд нь албан тушаалтнууд, захиргааны эрх мэдэл бүхий байгууллагууд байдаг. Тэгэхээр энэ одоо албан тушаалтын байгууллагууд бол уул нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа тэр даруйд нь одоо зохисоор боттой биелүүлэх ёстой гэдэг юм байна. За ингэж биелүүлдэг юм байна. За гэтэл манай улсын хувьд болохоор энэ одоо эрүүгийн шүүхийн шийдвэр, иргэний шүүхийн шийдвэрийг захиргааны шүүхийн шийдвэр гурыг ингээ аваад үзэхээр захиргааны шүүхийн шийдвэрийн биел хамгийн одоо муу үзүүлэлттэй байна. Сайн дураараа биелүүлэх үүрэгтэй этгээдүүд нь биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээ авах хэрэгтэй байна. За гэтэл ямар арга хэмжээ авах вэ гэхээр яг өнөөдөр ингээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль тодорхой зохицуултууд байхгүй байна. Тодорхой одоо өр нөлөөтэй арга хэмжээ авах, шатаараалсан арга хэмжээ авах, ямар төвшөнд нь хэн одоо яаж хариуцах уу? Биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах уу гэд хуулийн зохицуулт маш дутмаг байна гэд хэлж байна тий. За тэгэхээр одоо бид нар энийг хууль тогтоомжийг сайжруулах хүрээнд одоо дараагийн 3-5 жилд магадгүй энэ шүүхийн шийдвэрээ биелүүлэх асуудал дээр одоо тодорхой акц гаргах шаардлагатай байна тий. Эндээс энэ өнөөдрийн хилцүүлгээс гаргалгаагаа олё. За хоёрдугаарт нь гэвэл бид нар хууль тогтоомжийг боловсронгуй болгохоос гадна бас байгаа хууль тогтоомжийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа одоо улам боловсронгуй болох, өөрөөр хэлбэл дотоод зохион байгуулалтын шинжтэй асуудлууд бас байна тийм үү? Одоо гүйцэтгэх хугацаа тодорхой бичээ, хугацаанд нь бичээ. Шүүхээс шалтгааллах асуудлууд бас байна. Одоо хэрхэн яаж биелүүлэх нь тодорхойгүй юм бичээ өгчдөг. Тэгээд тэнд очиод одоо биелэгдэхгүй болчдөг. За гих мэтлэнгээр. Тэгэхээр энэ дотор одоо бүр нарийн тэр биелэгдэхгүй байгаа сая одоо хэлж जैन те 5-аас дээш жил биелэгдээгүй шийдвэрүүд байна. Жишээлбэл тийм үү. За 3 жил биелэгдээгүй шийдвэрүүд байна. Энэ болгоныг бүр нэг үрчлэн тохиолдол бүрээр нь авч үзэх хэрэгтэй юм шиг байна те. Ямар учраас биелэгдэхгүй байгаа вэ? За захиргааны шүүх бол эцэст нь хэлэхэд онцлогтой шүүх. Захиргааны шүүх бол одоо эрүүгийн хэрэг, иргэний хэрэгээс бас бүх хэрэг маргааныг бараг шийдэж байна те. За энэ дотор одоо хамгийн их шийдвэр гүйцэтгэлийн асуудалтай газрын маргаан тий. За дараа нь одоо төрийн албаны маргаан, төрийн албан агчийг ажлаас салсантай холбоотой. За мөн одоо шилжүүлсэн цалин өссийг бууруулсан. За ашигт малтмалтай холбоотой буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагуудын хооронд гарсан маргаан.
За тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой. За мөн одоо нийгмийн даатгал, сонгуулийн маргаанууд байна, тендерийн маргаанууд байна. Ингээд одоо ерөн захиргааны иргэн шүүхээр одоо шийдвэрлэгддэггүй маргаан гэж бараг байдаггүй. Маргааны төрлөөр авч үзвэл. Тэгэхээр маргаан болгон өөрөө онцлогтой учраас тэрнийг биелүүлэх арга журам бас онцлогтой байх хэрэгтэй юм байна. За энийг бид нар өнөөдрийн хэлэлцүүлгээс одоо тодорхой яриад бас тодорхой юм шийдэлд хүрэхийг зорж байна. Монголын мэдээ сурвалжлахаа үзэгч та бүхэн улсын дээд шүүхээс шууд амжилтыг хүрэглээ.